өнөөхөн 5 гарагийн дугаарыг эхэлж байна. Мянга 1998 оноос хойш жил бүрийн 9-р сарын 11 улс төрийн хилс хэрэгтэг хэлмэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн юм а. 1922 оноос 1990 оны хүртэл 36 мянган иргэн улс төрийн хэрэгээр хэлмэгдсэн байдгаас 30 мянга гаруй хүний хэргийг цагаатгсан байна. Энэ тухай мэдээллээр цагийн хүр хөтөлбөр эхэлж байна. Цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссаас гаргасан мэдээгээр 1922 оноос 1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Үүнээс 17 мянга орчим нь лам, 20 мянга орчим нь энгийн иргэд байсан гэсэн тоо мэдээлэл байна. Улс төрийн хилс хэрэгээр шийтгүүлж цагаатгагдсан хэлмэгдэхстээс одоо 50 орчим хүн амьд сэрүүн үлджээ. Манай 1939 оны 7 сарын яг 10-ны өдөр эхнэр хүүхд хоёроо за сайхан хувцас өмсөд байж гэж хэлээл. Тэгээд хэлмэгдээд явсан хүн дээ. Тэгээд 5 жилээр ял шийтгүүлээд Орос улманы улс руу явсан тэр үдэл бод улс руу. Тэгээд одоо сураг байхгүй дээ. 1960 оны 6 сарын 15-нд цагаатсан гэсэн нэг бичиг ирсэн. 1982 онд энэ бүх төргийн комиссар гэсэн Баргадын генералд одоо гарвал Баргадын генералын солын нэг хүн авчиж өгсөн. Тэгээд сураг байхгүй. Тэгээ бид нар одоо өөгөө яг хаана хэлмэгдээд нас урдсан Оросын улманы улстай өнгөрсөн юм уу Монголд ирээд өнгөрсөн юм уу сураг байхгүй. 99-ийнхаа жил дээр баригдсан байлээ манай. Тэгээд нэг юу ч болоод би тэгэхэд 10 тавьсан. Тэгээ 12 тач байсан уу баг 63 төрийг байсан. Би сургуулиас бэлцэг сууж чадахгүй намайг өнөө хэлмэгдсэн гээд ерөөсөн нэг юм давч хэлэлцдэг байсан. Миний эцэг дашторчийг 1938 онд баримтчилж цаазаар авсан. Миний аавын ах Донкора Цэрэндоржи Төв аймгийн хүн лам байсан. Тэр ламыг 37 онд барьчаад 38 онд манай аавыг очиж бариад ингээд би ээжтэйгээ хэдүүлэх нь үлдчихлээ. 1937 оны 9 сард их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг. 9 сарын 10-ны орой улс төрийн хилс хэрэгэд бүтгэн 70 гаруй хүнийг нэгэнд ороод баривчлаад тэдэнд холбогдох одоо зохиомол хэргийг 10 сард одоо шүүх хурлын болоод 14 хүнд одоо буудан оноох ялыг одоо оноож ирсэн юм байна. Эдгээр хүмүүсийн ялыг одоо яг энэ жалган иргэдээр гүйцэтгэж байсныг хэлж байна. Тухайн үед төрийн өндөр алба хашж байсан Гончгийн самбуу, Ламхүүгийн Дарзов, Жигдэнгийн Малч Цэндийн Баттөр тэргүүнтэй 14 хүнийг буудан хорох ялыг үйлдвэрлэхээр анх төлөж байсан. Харин ялыг гүйцэтгэх үед улсын дээд шүүхийн гишүүн Ламжав, Дорнот аймгийн засаг дарга Шагдар нарыг цаазын ялаас хэтрүүлж бусдыг нь буудан хороожээ. Өөрсдийнхээ зохиосон эсэргүү байгууллага гэж юмыг үнэхээр бодиттой байсан юм а гэж олон түмэнд итгүүлэхийн тулд хэсэг хүмүүсийн хэргийг амьд үзүүлэн болгож их чатарт таслаад гадаан чанга ярих тавьж байгаад тэгээд одоо тэднэрээр одоо зодож жанчиж хуурч мэхлэхийн хуурч мэхлээд тийм байгууллага байсан бид нар тэнд байсан гэсэн юм хэлүүлээд одоо та нарын хэрэгээ ингээд хүлээвэл энэ чинь одоо өршөөнөө гэсэн хуурч мэхэлсэн ийм аргаар хэлүүлсэн. Улс төрийн зохиомол хэрэгт холбогдсон хүмүүсийг энд авчирч эхлээд бууддаг байсан. Сүүлдээ багтгаа болсон учраас одоогийн сонгон архин дүүргийн 1-р хорооны арын жалганд авчиж ялыг гүйцэтгэдэг болсон. Тухайн үед энд хичнээн иргэнийг буудан хороосон талаар ямар ч баримт байдгүй юм байна. Энэ хүмүүсийн тоо гэж одоо тогтсон тоо бидэнд чинь байхгүй байгаа шүү дээ. 40 мянга гэсэн одоо сүүлийн үеийн яг баримжаалаад ингэж байгаа. Тэгээд энд чинь одоо нэг хэсэг нь байна. Улаанбаатарт одоо заазалсан нэг хэсэг хүнийг гол төв нь энд байж. Тэгээд шар хадмад тэр хамбын овоо энэгээр чинь эзгүй газар байлаа шүү дээ. Хойдын гэрүүдээр одоо зүгээр пэг дүүрний юм байгаа баг. Их хэлмэгдүүлэлтийн үед 20 мянга гаруй иргэн буудуулсан их судалгаа байдаг ч үүнээс олон байх магадaltaаг тэд хэлж байсан юм. Тухайлбал улсын онцгой бүрэн комисс 1937 оноос 1939 оны хооронд 50 удаа хуралдахдаа өдөрт 1000 орчим хүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан шалгаж, зарим тохиолдолд 400 орчим хүнд буудан хорох ял оноож байгаа тухай хэлэлцэж байжээ. Энэ баримт нь архивд хадгалагдсан үлдсэн байдаг юм байна. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхстийн үр хүүхдүүдэд ч мөн хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг амсаж туулсны нэгэн гэрч бол өдгөө нас сүүдэр 100 гарч яваа дархан унзад иш жамцгаа юм а.
Түүнийг баг байхад нь аав нь болон 2 аав ахыг нь баривчилж хилэс хэрэгт үтгэн цаазалжээ. Тухайн үедээ Баян Чинэлэг айлын тоонд ордог байсан Лочингийн их гэх садан төрлөөсөө хоосрон үлдэж бараан жилүүдийг тэрээр энэ өдөр дурсаж байна. Иш Жамцгой 2 аав ах нутаг усандаа нэртэй лам хүмүүс байжээ. Тэднийг 1939 оны өвөл баривчилж гэрийнх нь бүх авдрыг лацтаж үлдээсэн нь хэлбэгдүүлэлтийн харс өдөр тэдний гэрийнхнийг дарих эхлэл байсныг тэрээр хуучилж байна. Удалгүй тэр жилийн намар нь түүний аав Лочинг баривчлан авч явснаас хойш аав ах нарынхаа барааг ахин хараагүй гэж тэрээр ярьлаа. Гэрийнхээ ноён нурууг алдаж хамаг авдар саваа лацдуулсан Лочингийнх өмссөн хувцснаасаа өөр зүйлгүй шахам үлджээ. Mana malekte dişin ne gorun acır atota arun etinde hera temete mekkaru hanta mana yerin dalan batta yerin dalan batta geç vertikte байсан. Түүний эцэг Лочнод 1939 онд Гиндэн Дэмэд нартай холбоотой Ховд Увс аймаг дахь эсэргүү байгууллагын бүлгэмийн гишүүний хувьд баривчлагдаж мөрдөгдөж байгаад нас оржээ. Мандрын Лочинг 1996 оны 11-р сарын 15-ны өдөр улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэнийг баталж цагаатгсан байна. Харин мандрын толбоо Чүлтэм нарыг 1990 оны 1-р сарын 19-ны өдөр улс төрийн хэлс хэрэгт гүтгэн цаазалсныг баталж цагаатгажээ. Өөд бол их нөлөөсөн гэж байгаа. Одоо Нуудраган баяны хөөхд эсэргүүний хөөхд тэгээд зэрэгт явуулахгүй хуралд сонгох дэх нөгөө сонгуулиар нөгөө сонгуул өгөх эрх мэрх тийм юм байхгүй дандаа эсэргүүний хөөхд гэж ад үзэгдэж явсан гэж л одоо ярьдэн шүү дээ. 6 наснаасаа гандан шавилсан Иш Жамцгой тухайн үеийн нийгмийн эрхэнд хар болж амьдарчээ. Өдгөө тэрээр гандангийн дэргэдэх Дашчампл дацанд дархан унзад гавж цолтоогоор хуралд суудаг байна. Өнөөдөр улсын хурлын дэд дарга цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссийн дарга цог Иш Жамцгойд хүндэтгэл үзүүлж гэртэн зочилсон юм а. Энэ хэлмэгдсэн улс одоо ялангуяа амь насын одоо бүрлэгсэн энэ улсынхаа төлөө үнэн хэрэг дээр 1 сая төгрөг өгсөн хэрэг шүү дээ. Энэ хэмжээгт нь бага гэж бодсон. Энийгээ бас нэмэх гэсэн санал оруулсан. Ийм хоёр чиглэлийн байгаамаа. Тэгээ одоо яг нь одоо эдийн засгийн байдал таагуутай холбогдуулж энэ асуулт хоошин тавигдж байгаа. Гэхдээ улсын хурлын одоо намрын чуулганд оруулаад ямар нэгэн байдлын шийдвэр гарна гэж би одоо амьд бодож байна. Иш Жамцгой шиг өндөр насыг зоглож байгаа хэлмэгдэхстийн ар гэрийнхэн цөөхөн үлдсэнийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн дарга хэлж байлаа. Тиймээс улс төрийн хэлс хэрэгээс олж эд хөрөнгө, эрх мэдэл, амь нас гэр бүлээ алдсан хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх болно гэдгийг тэрээр онцолж байсан юм а. Өнөөдөр улс төрийн хэрэгтэй хэлсээр хэлмэгдэхстийн дурсгалыг хүндэтгэх өдрөө. Газрын тосны салбарт 37 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэ. Нийслэлдээ зөвшөөрөлгүй 26 барилга баригдаж байна. Иргэнэн аль улсад яаж амьдарч байгааг технологийн дэвшил ашиглан хянана. Хувь хүний нууцын тухай хууль үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн онцлогийг өнөөдөр цэцгийн хуралдаанаар хэлэлцлээ. Нийслэлд нэмж 4,000 хүн газар өмчлөх боломжтой байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарал хандуулцгаана уу. Газрын тос шатдаг занар Монголд их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боллоо гэсэн таатай мэдээлэл байна. Газрын тос шатдаг занар 2014 олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монгол улсад анх удаан болж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалтаас даруй 20 дахин их хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь тодорхой боллоо гэдгийг салбарынхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуул хийж байгаа нийт талбайн ердөө 10% 332 сая тонн газрын тос байгааг тогтоосон. Харин нүүрсний давхаргын метанхийн таамаг нөөц 3.2 их 80 шометр, шатдаг занарын таамаг нөөц 788 тэрбум тонн хүрчээ. Энэ салбарт өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгвэл энэ жилээс эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ огцон өслөө гэдгийг мэдээлж байна. Нүүрсингрүүлэх хийжүүлэх газрын тос боловсруулах үйлдвэр барих гэдэг нийтдээ нэг 37.8 тэрбум долларын төсөл хэрэгцгээр техник эдийн засгийн үндэслэл
урьдчилан техник эдийн засгийн үндэслэл эсвэл хөрөнгө оруулагчтайгаа хамт ажиллах хэрэг байгуулагдсан. Зарим нь бол бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ийм байдалтай байгаа гэж. Өөрөлдвөл 27 талбайд газрын тосны эрэл хайгуул хийя. Баялагч нэрээ тайгаад олоод өгөө өөрийнхөө мөнгөөр. Тэгэхээр энэ бол энэ богино хугацаанд ийм санал ирнэ гэдэг бол маш чухал үзүүлэлт гэж ингэж хэлэх байна. Ердөө 2 сарын өмнө газрын тосны тухай хууль шинжлэгдсэн даруйд дэлхийн Монголыг сонирхоод эхэллээ гэдэг нь харагдаж байгааг хөрөнгө оруулалтын хэмжээнээс харж болно гэлээ. Монголд анх удаа болж байгаа газрын тос шатаг занар 2014 олон улсын чуулганд 17 улсын 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Хайгуул хийх, орд газар илрүүлэх, эцэст нь өөрийн хувийн авах гэд бүх үйл явцад төрийн хүнд сурталтай тулгарахгүй гэдгийг хэлж байна. За урд нь бол бүтээгдэхүүн хуваах гэрээ яаж авч ирсэн бэ гэдгийг манай энд орж байгаа хөрөнгө оруулагч нар бол баг ихэнх нь чэжрээ мэдэх байхад нийт одоо 3 удаа засгийн газраар ордог, 1 удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ордог, бүх яам тамгын газраас санал авдаг гэдэг ингээд нийлээдгүй уддаг байсан. Одоо бол нэлээд одоо зэгцэрсэн. 1 удаа засгийн газраар ороод үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орно. Ингээд нийт одоо минимал нь бол бид 180 хоног байх болов уу гэж тооцож байгаа. Газрын тосны салбар хөрөнгө оруулахад хамгийн эрсдэлтэй тооцогддог байна. Гэхдээ олон улсын анхаарлын төвд ороод байгаа байгалийн хий, шатдаг занарын чиглэлд нийт хөрөнгө оруулагчдын 80 орчим хувь нь гэрээ хийхийг хүсэж байгаа юм байна. 2014 онд гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн албанд хилийн зарим албан үүргийг шилжүүлж иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчилсөн. Монгол улсынхаа иргэдийн гадаад руу зорчих урсгалыг хянах, гаднаас ирэх гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах үүрэг хүлээснээр тус газар үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж, төрийн бусад албуудтай уялдаатай ажиллах шаардлагатай болоод байна. Өмнө нь бид хилээр гарсан Монгол улсын иргэн бүрээ хянах боломжгүй байсан. Хэн нэгэн дэлхийн хаа нэгтээ эрхэн зөрчигдсөнийг хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл хилээр гарангуут Монгол улсын хяналтаас гардаг байсан. Харин иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар мэдээлэл технологийн дэвшлэр иргэнээ хянах програмчлалыг ашигладаг болжээ. Бид өнөөдөр одоо гадагшаага явж байгаа иргэдийг айл улс руу хэд хоногоор яаж зорчсон талаар бид нар одоо мэдээлдэг. Тийм манай одоо тусгай тийм програмыг одоо цаашид үйлдэж байгаа. Тэгээ энэ одоо юу гэсэн үг гэхээр 30 хоногоос хэтэрхээр шар улаан ногоон гэрлээр одоо анивчиж энэ улсын иргэн маань тэр улсад тэгээд ингээд явчихжээ гэдэг байдлаар бид нар цаашид одоо тухайн улсын элчин сайдын яамдаа мэдэгдэж одоо иргэдийнхээ араас хөөцөлдөг ийм болж байгаа гэж ойлгож байгаа. Харин гадаадаас ирж байгаа иргэдэд хяналт тавихад гадаад харилцааны яам болон хууль зүйн яам зэрэг төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Жишээлбэл хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг албатан гаргахад урьсан, ажилуулсан байгууллага нь замынхан зардлыг даах учиртай. Зарим тохиолдолд аялал жуулчлалын визтэй ирсэн хүмүүс хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг тул тэдгээр хүмүүсийг Монгол улсад зорчих болсон мэдээлэл зэрэг нь хэрэг болдог байна. Монгол хүний эрхэлж чадах ажлын байран дээр гадаад иргэдийг оруулж ирж хөдөлмөр эрхлүүлэхийн тулд тодорхой хэмжээний татвар төлбөрийг Монгол улсад төлж байгаа. Ерөөсөө энээсээ зайлсхийж байгаа асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ дээр цаашид яг уу төрийн байгууллагын хамтын уялдаа холбоо өгшөө сайжруулаад тийм үү. Татвараас зайлсхийсэн байдгийн юм уу? Төлбөр төлөхөөс тайлсхийсэн байдгийн юм уу? Эрүүгийн ямар нэгэн гэмтрийн шинж байна уу гэдгийг цагдаа болон бусад мөрдөн байц шалгах эрх бүхий байгууллагууд энэ тал дээр бол анхаарал хандуулах ёстой. Хэдийгээр эргэцэн хүрээнд тус газрын ажил үүрэг нь зохицуулагдсан ч яг энэ мэрэгжлийг эзэмшиж төрд зүтгэх боловсон хүчин дотмог байгаа. Тийм учраас иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тал бүрийн судлаачдын байр суурийг сонсож Монгол улс дахь шилжилт хөдөлгөөнийг улс орондоо эерэг байдлаар зохицуулах бодлогын баримт бичиг боловсруулахар зэхэж байгаа юм байна. Монгол улсын хэмжээнд ихтэй сургуулиуд дээр бол тодорхой хэмжээгээр яг мэрэгжлийн багш сургагч одоо тийм хүмүүс бол байхгүй байгаа. Тэгэхээр бид нэр энэ арга хэмжээг зохион байгуулснараа бусад төрийн байгууллагын хувийн хвшлүүдээс энэ эрдэмтэн мэргэд энэ судлаачдын санал онолыг аваад гарын авлага болгож бэлтгээд хууль сахилгын их сургууль болон бусад ихтэй сургуулиудад хүргүүлэх. За энэ хэмжээгээр бид нэр өөрсдийнхөө болсон хүчнийг бэлтгэх үндсэн бааз суурийг нь бий болгох бас нэг талын ийм зорилгыг агуулж байгаа ийм арга хэмжээ.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол улсын хил дээр 2500 гаруй иргэн саатуулагдсан. 85% нь Монголын иргэн, 15% нь гадаадын иргэн. Хил дээр саатуулагдах болсон шалтгаан шалтгаан олон байвч асуудлыг тал бүрээс нь судалж тодорхойлох шаардлагатай байдаг тухай мэргэжилтнүүд хэллээ. Нийслэлд өнөөдөр 470 барилгын ажил явагдаж байгаа юм байна. Үүнээс 26 иргэн аж ахуйн нэгжийн барьж байгаа барилгад барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй эсвэл ямар нэгэн зөрчилтэй болохыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Асуудалтай 26 барилгын үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийг бүрэмсэн цуцлах, цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй байлгах шаардлагатай байгааг мөн хэлж байна. Зөрчилтэй барилгуудын зарим нь осол аваар гаргаж хүний амнаас эрсдсэн хэрэгч гараад байна. Зөвхөн энэ оны байдлаар 18 хүн барилгын ослоос болж амнасаа алдсан байна. 2014 онд өндөр буянд холдинг, Макс өргө, Зуншин компани, Тайган Малтай, Олимпикс, Од мөнх, Монголын алт компани, Өсөх мөнх трейд, Транспрогресс компани, Актив констракшн, Баяр констракшн, нийслэл өргөө, Оршил констракшн зэрэг компаниудын барилгын ажлаас болж хүний амнаас эрсдсэн хэрэг гарчээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөх 8 гарагт нэгэн зэрэг 3 залуу амиа алдсан. Гэтэл барилгын компани болох Бобе констракшн зөвшөөрөлгүй байжээ. Энэ бүхэнд албаныхан ийм тайлбар хийж байна. Ер нь манай Монгол улсад бол хууль хяналт хэрэгждэггүй, хууль хяналтыг хэрэгжүүлдэггүй ийм нөхцөл байдал бол нэлээд газар авсан бол одоо энэ зөрчилтэй бас нэлээд холбогдож яригдана. За тэгэхээр барилгын компаниуд өнөөдөр зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулнаа, зураг эскизээ батлуулаагүй, барилга эхлүүлэх, хөгжүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга байгуул одоо бүтээн байгуулалтын барилгын ажлыг хийнэ гэдэг нь цаанаа бол маш их том зөрчлөө. Энэ зөрчлийг одоо бид цаашдаа яах вэ гэхээр нэгэнт одоо улсын байцаагч маань акта тавьчлаа. Тэр барилга өсөлтөд үйл ажиллагааны зогсоочдоо торгуулаа тавьчлаа. Ингээ хуулийнхаа дагуу асуудлыг ингэж авчаад байхад энэ барилга одоо ингээ зөвшөөрлгүй баригдаад байгаа асуудлуудыг бид нар цагдаагийн бөгөөд шүүхийн байгууллага шилжүүлнэ. Барилгын ослоос болж өнгөрсөн 9 жилийн хугацаанд 246 хүн нас барж, 130 хүн дахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Барилгын осол бүр дээр мөрдөн байцаалт хийж байгааг цагдаагийн газраас мэдээллээ. За аливаа хэрэгт мэргэжлийн хяналтынхныг шалгадаггүй, тэдэнд хариуцлага ногдуулсан удаа бий юу гэдгийг бид тодрууллаа. За яг мэргэжлийн хяналтын байгуул гэдэг нь төрийн албан тушаалтай холбоотой эрүүг барилт албан тушаалтай хайн ганц асуудлаар татагдсан гэсэн тоо баримт бол одоо надад хэлэх юм алга байхгүй. Тэд мөн зөвшөөрлгүй болон зөрчилтэй 26 барилгыг зарлаж байна. Үүнд Монсо компани үйлдвэрийн өргөтгөл, Талах чихэр компани үйлдвэрийн өргөтгөл, Хар дизайн компани орон сууцны барилга, Засал компани барилга, Монголын үндэсний дээд сургуулийн өргөтгөл, Батс өргөө компани орон сууц, 108 сувраг компани Опсын барилга, Хурд оюуны ундраа группийн зочид буудлын барилга, Эрчим хүчний зохицуулах хорооны ажилчдын орон сууц, Реверстоун 2 орон сууц, X өндөр констракшны орон сууц, Алва компани орон сууцны барилга, Журам төргөө компани орон сууцны барилгыг зөвшөөрлгүйг мэдээллээ. Мөн аль компани тодорхойг байгаа Болор Туяа, Болдбаатар, Оюун санаа, Даш чаргал, Инх тайван Гандухтах, Эрдэнэ баяр, Баяра, Инх баяр, Инх чаргал, Болормал, Хамсран гэх хүмүүсийн нэр дээрх тус бүрийн орон сууц үйлчилгээний барилгууд бүгд зөвшөөрлгүй буюу зөрчилтэй болохыг тогтоожээ. Хураамын төргийн үзэгчдээ цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр үргэлжилж байна. За хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлд 20 гаруй хүүхэд ав тээврийн зам тээврийн осолд орсон, харин улсын хэмжээнд 200 гаруй хүүхэд сургууль цэцэрлэгийнхаа хоол хүнснээс хордоод байгаа. Тэгвэл бид нар өнөөдрийн сэдвээрээ хордлого хариуцлагагүй байсан уу гэдэг асуудлаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Баяр Улттай ярилцаж байна. Танд орой минь төргий. Тэгэхээр одоо яг энэ хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ? Одоогоор 2 аймагт гарсан 200 гаруй хүүхдийн биеийн байдал сайн. Одоо эмнэлэгт бол Өмнө Говь аймагт 4 хүүхэд тандалтын арга хэмжээ аваад байж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал бол сайжирч эмнэлгээр гарсан байна. Баян үлгий болон Өмнө Говь аймагт гарсан хордлогын урьдчилсан дүгнэлтүүд гарсан байгаа. Ер нь бол энэ хордлого хүний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой байсан гэдэгтээ та санал нэгтгэв үү? Баян үлгий аймагт гарсан хоолны хордлого халдвар маань бол нянгийн гаралтай хоолны хордлого байна гэж бид нар өөрчлөн дүн гарч байгаа. Баян үлгий аймагт бол хими бодисын гаралтай бас энэ хордлого байна гэж дүгнж байгаа. Ер нь бол энэ асуудал хордлого гарч байгаа асуудал бол яг хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал мөн гэж бол би дүгнж байна. Хими бодисоос байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл энэ цаашдаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөтэй юу? Одоогийн байдлаар бол яг ямар химийн бодисоор
болж хорцсон байна гэдэг асуудал бол яг тодорхойгүй. За мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид бол шинжилгээ хийж байгаа. За бодисын одоо ямар бодис вэ гэдг нь бол тодорхой гараад ирвэл яг хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхөө уршиг уужиг өвчин үлдгөөгүй юу гэдгийг бол тухайн хэмжээний бодисыг тодорхойлсноор бол бид нар энэ асуудлыг бол мэдээлэх болно. Таавал хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэдгийг бол хэлчлээ л дээ. Тэгвэл хуулиараа эсвэл дүрм журмаараа хинд ямар хариуцлагыг одоо ногдуулах вэ? Ер нь бол хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон төрийн хяналт шалгалтын тухай хуулиар альва үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд маань бол дотоодын хяналтаараа өөрснийхөө тэр үйлдвэр үйлчилгээний үзүүлж байгаа аюулгүй байдлыг бол хангаж ажиллах ёстой. Дотоодын хяналт хэлээ шүү дээ. За тэгвэл яг энэ баян үлгээ дээр өмнө говь дээр дотоодын хяналт сул байсан гэсэн үг. Ер нь бол дотоодын хяналт хангалтгүй байгаа улмаас л бол яг энэ асуудал үүссэн бидний хяналт шалгалтаар ч гэсэн бол тогтоогдож байгаа. Бид нар ихэнхдээ асуудал болсны дараа асуудлыг маш хүчтэй ярьдаг шүү дээ. Одоо ч гэсэн та бүхэн ярилцлага. Тэгэхээр цаашдаа олон хүүхдүүд яг ингэж эрүүл мэндээр хохирохгүй тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаж авч байна? За мэргэжлийн хяналтын байгууллагаас бол урьдчилан сэргийлэх хяналт хяналт шинжилгээг бол одоо нэмж авч хэрэгжүүлдэг байгаа. Ер нь бол 2010 оноос хойш бол яг энэ эрүүл ухааны халдвар судлалын урьдчилсан хяналтын асуудлыг бол засгийн газрын тухай хууль болон ариун цэврийн тухай хуулиар бол байхгүй болгосон байна. Одоо яг энэ урьдчилсан хяналт эзгүүдих хийгдэхгүй байх бол нөхцөлийг бол бас бүрдүүлсэн гэж үздэг. Үүний дагуу бид нар бас энэ ариун цэврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд энэ урьдчилсан хяналтыг дахиж мэргэжлийн байгууллагаар хийлгэж яхах зүйтэй маа гэсэн саналуудыг бол тусгаад ажиллаж байна. Дотоодын хяналт хийснээр одоо тэгвэл Баян Үлгэн аймаг дээр сургуулийн захирал эсвэл цэцэрлэгийн эрхлэгчид нь арга хэмжээ авах уу? Тэр үйлчлэгийг явуулж исэн гал тогооныхын дарга хэмжээ авах уу? Ер нь бол альва тэр сургууль дээр болж байгаа хариуцлагыг сургуулийн захирлах удирдлага хариуцах ёстой. Тэр хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст бол сургуулийн удирдлагууд өөрснийхөө дотоод хариуцлагуудыг тооцож явах ёстой. Тэр нөө банк тавих ёстой хяналт суларчсан л яг ийм алдаа гарах гол шалтгаан болсон уу? Ер нь бол яг тэр дотоодын хяналт бол байнгын хяналттай энэ байнгын хяналт бол суларсан тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг мэрэгжил хангалтгүй байгаатай бол холбоотой гэж бас үзэж болно. За баярлалаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ Баян Үлгэн болон Өмнө Говь аймагт гарсан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд олноороо хорцсон асуудлаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Баяр Болттой ярилцлаа. Цагийн хүрээд хүргэлжилж байна. Нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх хөргөлийг цахимаар бүртгэх туршилт 5 байршилд хэрэгжсэн. Газар өмчлөх хэрэгтэй болсон 14 мянган иргэний 70 орчим хувь нь аль бие ёсоор өргөдлөө дахин өгч байршлаа заалгаж аваад байна. Харин өргөдлөө өгөөгүй үлдсэн 4000 орчим иргэнд боломж олгож газар өмчлөх бүртгэлийн хугацааг сунгасан ч иргэдийн идэх муу байгааг нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Баянгол дүүргийн иргэн Баяр сайхан Багнуур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт газар өмчлөх хэрэгтэй олжээ. Багнуур дүүргийн Тариан булгийн аманд газар өмчлөх хэрэгтэй болсон иргэд Харьяа дүүргийнхээ өмч газар харилцааны албанд өргөдлөө өгөх ёстой. Гэхдээ тухайн байршил газартай болох эрх нь үүссэн ч нийслэлд оршин суудаг бол нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдлөө өгөх боломжтой маа. Баяр сайхан өөрөөсөө гадна гэр бүлийнхээ 5 хүний газар өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өнөөдөр өмчийн харилцааны газар дээр иржээ. Ингээ хотоор үзэхэд зэрэг чинь одоо нэг газарт одоо нөгөө газар авахын төлөө өрсөлдөж байгаа хүн их олон байсан болохоор зэрэг аль болохоор нөгөө өрсөлдөгч багтаа гэд Багнуур дээр нь яасан байлаа та нэг юун дээр нэг өлөө хоёр хүн л өрсөлдөхөр тиймэрхүү харин тэр нь боломжтой гэж бодвол тийш өгсөн. Бүх гэр бүлийнхээ бүгд тэгэл 10 хүнээс 6-нд авсан байна. Газар өмчлөх эрхтэй болсон иргэдэд байршлыг нь зааж өгч кадастрын зургийг нь гаргах ажил үргэлжилж байна. Сонгон архан дүүргийн Соёндын аманд 7000 гаруй иргэд газар өмчлөх эрхтэй болсноос өнөөдрийн байдлаар 50 гаруй иргэдэд газар өмчлөх эрхийн гэрчлэгийг нь гардуулж өгсөн байна. Юуна интернетээр бүртгүүлээл, захимшуулжэнд бүртгүүлээл тэгэл ерөөсөө утсаар хариу ирсэн. Тэгээ тэрний дагуу тэр нөө харьяа газруудаа очиж одоо манайх гэвэл Сонгон архан дүүрэгт би нөгөө санал өгсөн байхгүй юу? Сонгон архан дүүргийн Соёндын аманд санал өгөхөд 62 дугаар сургууль дээр ирж бүртгүүлгээд тэн дээр ерөөсөө иргэний үнэлгээ натратаар батлуулаад авчиж байгаа юм л.
Албаныхны хувьд өөрсдөөс шалтгааллах бүх төрлийн ажлыг явуулж байгаагаа мэдээлж байна. Харин цахимаар газар өмчлүүлэх ажлыг шуурхай явуулахад иргэдийн оролцоо чухал байгааг хэлж байсан юм а. Урд нь бэлтгэж их нэгний нөлөөлөл, гадны нөлөөлөл ороод одоо байгууллагын зүгээс ч эндийн албан тушаалтын зүгээс ингэ бэлдээд явсан бол ийм байдлаар сонгогдохгүй л дээ. Тэгэхээр сонголт маань үнэхээр самсургүй байдлаар ингэж тэгш одоо шударгаар явагдсан байна гэдэг нь бол эндээс бол нэг жишээ харагдана. Нөгөө талаасаа бол ер нь бол мэдээж албан ёсоор бол энэ асуудалгүй явагдаж гэдэг нотлохоо баримт хэрэгтэй. Тэр ч утгаараа бас одоо таниулын ерхий газар кибер аюулгүй байдлыг хамгаалах газарт бол манай байгууллагын зүгээс хандаад ингээд энэ сонголтын үйл ажиллагаа маань ер нь хэрэг шударга явагдсан байна. Гадны нөлөөлөл ер нь орж үгүй те. Энэ тал дээр ер нь судалж шалгаад ингээд дүгнэлтээ гаргаж өгнө гэсэн хүсэлт гаргасан байгаа. Энэ сарын 11 буюу эх 5 дахь өдөр хүртэл цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн бүртгэлийг хийнэ. Хэрвээ энэ хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан хүмүүсийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулах хэсэг асуудлыг ахин хилцэх юм а. Өнөөдөр Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн мэрэгэн үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Тэрээр Монгол улсын хувь хүний нууцын тухай хууль үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ асуудлыг өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ. Хувь хүний нууцын тухай хуулийн 4-р зүйлийн 4 дахь хэсэгт нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй гэж нэмсэн. Өөрөөр хэлбэл доох туссан хүний нууцыг нийтэд зарлах нь хувь хүний нууцын хуулиар зохицуулагдахгүй болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ нь үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэж эргэн мэргэн үндсэн хуулийн цэцэд ханджээ. Хуулийн дурдсан гэсэг заалтаас харахад хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчлсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс гассан байна. Ингэснээр хувь хүний нууцын тухай хуулийн 4-р зүйлийн 4 дахь хэсэг нь Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дахь хэсгийн хүнийг ялгуурлан гадуурхаж үл болно. 16-р зүйлийн 3 дахь заалтын иргэний ба гэр бүл загтал харилцааны нууцыг хуулиар хамгаална. Мөн зүйлийн 17 дахь заалтын хувь хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үйл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоо хамгаална. 19-р зүйлийн 1 дахь хэсгийн төрөөс хүний эрх хэрэгчлийг хангахгүйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг тус зорьсон байна. Хувь хүний нууцын тухай хуулийн 4-р зүйлийн 4 дахь хэсэг дэх нэмэлт үндсэн хуулийн хувь хүний нууцыг хуулиар хамгаалах зарчимд харшилсан заавалмаар үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дахь хэсгийн төрөөс хүний эрх чөлөөг хангах үс хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа гаргалаа. Монгол улсын засгийн газар Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай 115 дугаар тогтоол гаргаж, нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөлт зохион байгуулах арга хэмжээ авахыг хууль зүйн сайд Тэмүүжинд үүрэг болгожээ. Энэ дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтыг тогтоох ажлын хэсгийг байгуулсан байна. Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчилж бүтэц зохион байгуулалтыг шинжилгээр болсон байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаыг сонгохдоо иргэдийн дунд санал асуулга явуулна. Нэр дэвшигч нь Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мөрийн хөтөлбөр боловсруулах юм байна. Ингээд интернетээр иргэдээс санал авч шинэ даргаыг томилох болжээ. Энэ цагдаагийн албаны шинэ хуулийн гол одоо хэрэглэгч нь юм болвол тэднэрээс одоо саналыг тусгаж авч цагдаагийн албаны дарга томилдог байя гэсэн ийм зарчмын өөрчлөлтийг оруулж иж байгаа юм. Энэ бол манай цагдаагийн албаны түүхэнд байгаагүй ийм одоо шин зүйлээ гэдгийг хэлхийг хүсжээ. Шинээр байгуулагдаж байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газар нь иргэнд үйлчлэх, туслах, шуурхай аюулгүй ажиллагааг гол шинжилгээ болгоно гэдгийг мэдээлж байлаа.
Үндэсний үйлдвэрлэгчдэд чадварлаг боловсон хүчин дутагдaltaй байгааг хэлж байна. Тухайлбал олон жил ажиллаж байгаа хөнгөн үйлдвэрүүд банкнаас зээл тусламж авч тухайн бараа бүтээгдэхүүнийг эх орондоо 100% үйлдвэрлэе гэхэд ажиллах хүн олдохгүй байгааг учирлаж байна. Энэ нь мэрэгжилтэй ажилчныг ажил олгогчийн захиалгаар бэлтгэж эхэлсэн ч хөнгөн үйлдвэрийн салбар орхигдож байгааг тэд онцолсон юм а. Таны харж байгаа энэ нохой гутлыг Оросын албаны улсаас 2000 ширхгийг захиалж хамтран ажиллах санал тавьсныг Чиг гутлын үйлдвэрийн хэлж байна. Саналыг дуртаяа хүлээн авч гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гэтэл ажиллах хүчин хомс байгаагийн улмаас захиалагчийн ирүүлсэн 2000 ширхэг гутлыг нийлүүлж чадаагүй байна. Өнөөдөр энэ үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой байгаа юм а. Гэтэл гутлын чиглэлээр суралцагчид цөөн тоогоор төгсдөг байна. Бэлтгэх ёстой мэрэгжлүүд нь яг нарийн мэрэгжлүүд нь ямар мэрэгжлүүд? Ерөнхийдөө гутлын уллагаачин, татлагчин, мэрэгжлийн эсгүүрчин гэсэн ба. Харин энэ бол өнгөрсөн 6 дугаар сард үйл ажиллагаагаа өргөтгөж бүгд найрамдах Солонгос улсын технологиор дан болон давхар будагтай бэлийг эх орондоо үйлдвэрлэж байгаа компани. Уг нь тэд ажлын болон ахуйн бэлгийн дотоодын зах зээлийг 100% хангах хүчин чадалтай байна. Гэтэл ажиллах боловсон хүчин мөн л хүрэлцээгүй байна. Манай энэ үйлдвэрт маань ажиллах хүчин бага зэргийн хомсдолтой байгаа учраас яг үндсэн хийх сард горох норма ер нь гаргаж чадахгүй байгаа. Манайд ер нь 10-аас 15 хүний ажлын байрны хомсдол бий болоод байгаа. Бизнесээ өргөжүүлэх нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоод зах зээлийг хамгаалахар хүчин чармаалт гаргаж байгаа үйлдвэрүүдийн нэг нь энэ оюутлын үйлдвэр. Өнөөдөр энд 40 гаруй хүн ажиллаж байна. Тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж 10 гаруй хүнийг ажилд авахар эртнээс төлөвлөсөн. Гэтэл өдийг хүртэл нэг ч хүн ирээгүй байна. Нийгмийн даатгал энэ аж ахуйн нэгж алуун татвараа төлөөд ингээд явдаг энэ аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа хүмүүсд төрөөс нэг тийм урамшуул одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төр хариуцлагч юм уу тийм урамшуул баймар санд. Яг нэг хязгаарын тэгт ажилласан хүмүүсийн 2 жилээр 3 жилээр тооцож тэтгэр гарахт нэг тооцож өрдөг шиг нэг тийм төр одоо аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд харилцсан ажиллагаад биеийнхээ ажил тусалсан тийм харилцан ажиллагаа хэрэгтэй. Манай улс өнгөрсөн жил нийт ажил олгогчийн 60%-ийн захиалгын дагуу 5700 гаруй мэрэгжилтэй ажилчин бэлтгэсэн. Энэ жил мөн л 60 орчим хувийн захиалгын дагуу 7000 ажилчин бэлтгэхээр төлөвлөжээ. Гэхдээ ажил олгогчдын 40%-тай нь хамтран ажиллахгүй байгаа юм а. За жилд бол хөлбөрийн зах зээл дээр 23 мянга гаруй одоо мэрэгжилтэй ажилтныг хөлбөрийн зах зээл дээр нийлүүлдэг. Гэхдээ энэ маань өөрөө эрэлттэй салбарынхаа эрэлтийг одоо хангаж хүчрэхгүй байгаа. Тэгэхээр бид ямар бодлого гаргаж байгаа гэхээр бид сургалтын байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх замун шинээр нөгөө үндэсний мэрэгжилтэй ажилтнанд бэлтгэх хөтөлбөрт хамрагдж байгаа мэрэгжлээ бид нар төрөлжүүлж чиглүүлэх тийм бодлогыг барьж байгаа. Нэгэнт ажилдаа боловсон хүчнийг бодлогоор бэлтгэж байгаа учраас засгийн газар үндэсний үйлдвэрүүдтэйгээ нэгт уялдаатай ажиллаж тэдэнд шаардлагатай байгаа ажилчдын судалгааг авах хэрэгтэй байгааг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Ингэвэл импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжөж бид ажлын хувцас гутал, ван угаалтураа өөрсдөө 100% үйлдвэрлэх боломжтойг учруулсан юм а. Сая гаруй харилцагчтай Хаан банк үйлчлүүлэгчдийн цаг хугацаа хэмнэх зорилгоор цахим банк энийг улс орон даяар эхлүүллээ. Гар утаснаас интернет ертөнцөөс гэрээсээ Хаан банкны үйлчлэгийг авах боломжийг та бүхэн санал болгож байна. Цахим банкын өнөөдрөөс эхлэн 11-р сарын 30-ны хүртэл улс орон даяар хүрнэ. Хаан банк харилцагчдаа банкнд биечлэн эрэлгүүгээр шилжүүлэг хийх мобайл банк болон телефон банк, дансны орлого зарлага бүрийг шуурхай мэдээлэх ухаалаг мэдээ, банк хоорондын шилжүүлэг, зээл болон бусад төлбөр тооцоо төлөх интернет банк болон цахим банкны олон бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Харилцагч хүсвэл интернетээр өөртөө данс нэх, картынхаа үлдэгдлийг бүгдийг шалгах, өөрт байдаг өөрийнхөө нэр дээрх бүх дансаа шалгах, төлбөр тооцоогоо хийх гээд интернет банкны даваа тал өөр шинэ хувилбартай болсон учраас бид нар бас энийг харилцагч нартай илүү өргөж байгаа. Цахим банкны аль ч бүтээгдэхүүнийг ашиглахын тулд ойр байх банкны салбар дээрээ бүртгүүлэх учиртай юм байна. Мөн харилцагчийн зөвлөхөөр яаж ашиглахыг нэг бүрчлэн заалгуулах боломжтой гэж Хаан банкнаас мэдээллээ. Барак Обама Исламын салан тусгаарлагчдтай хэрхэн тэмцэх стратеги төлөвлөгөөгөө өнөөдөр ард түмэндээ танилцуулна.
Оросын холбооны улсын засгийн газрын төлөөлөгчид Иракт айлчлаа. Орос байгалийн хийгэн Японд нийлүүлэх асуудлаар хэлэлцлээ. Малайзийн онгоцоо Украинд нисгчийн буруугаас бус гадны нөлөөтэй осолдсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа. 2013 онд хамгийн их нүүрс төрөгчийн хийг агаар мандалд цацсан байна. Олон улсын үйл амьдралын мэдээ танилцуулъя. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Исламын салан тусгаарлагчдтай тэмцэх Америкийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилттой стратеги төлөвлөгөөг танилцуулахтай холбоотойгоор өчигдөр хоёр намын конгресслэг төлөөлөгчдтэй уулзалт хийсэн байна. Цагаан ордны мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Барак Обама төлөвлөгөөндөө хууль тогтоогчдоос дэмжлэг авах сонирхолтой байгаа. Гэхдээ ерөнхийлөгч Обама Иракт цэргийн ажиллагаа явуулах аль бие усны хүсэлт гаргах эсэх мөн тус төлөвлөгөөнд юу тусгагдсан эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна. Ерөнхийлөгч Обама өнөөдөр орон нутгийн цагаар 21 цагт ард түмэндээ хандаж стратеги төлөвлөгөөг нь танилцуулна. Тэрээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас бүх ард түмэндээ нээлттэйгээр зарлахыг хүсэж байгаа гэдэг тайлбарыг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өгсөн байна. Ерөнхийлөгч салан тусгаарлалын эсрэг төлөвлөгөөг үндэсний аюулгүй байдлын нэн тэргүүний асуудал гэж дүгнэж байна. Тиймээс ч Америкийн ард түмэнд ийм чухал шийдвэрийг ямар үйл явцаар гаргаж байгааг ойлгох нь чухал гэж тэрээр үзэж байна. Энэ ч үүднээс өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Конгрессийн гишүүдтэй уулзалт хийхийг хүссэн юм а. Миний хувьд мөн Конгрессийн гишүүдийн олонхын байр суурьаар ерөнхийлөгч ямар ч шийдвэрээ Конгрессоор батлуулах нь зүйтэй юм. Исламын салан тусгаарлагчид бол бидний занал хийлэгч. Тэд хэдийгээр биднээс хол байгаа ч тэднийг зогсоох төлөвлөгөө бидэнд хэрэгтэй. Ерөнхийлөгч стратеги төлөвлөгөөгөө ард түмэндээ танилцуулчаад дараа нь бидэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна. Америк нэгдсэн улс Иракийн засгийн газрын хүсэлтийн дагуу Конгрессээс албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр аль хэдийн Иракт Исламын улс бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгж ирсэн. Тиймээс Барак Обама энэхүү агаараас цохилт өгөх ажиллагааг өргөжүүлж, Сирид цохилт өгөх төлөвлөгөөгөө танилцуулах болов гэж олон улс харж байна. Мөн цагаан ордны тэргүүн Сирийн сөрөг хүчний цэргийг сургах, тэдэнд зэвсэг нийлүүлэхэд 500 сая Америк долларын төсөв батлахыг Конгрессээс хүсэж, холбоотон орнуудаас Сирид тусламж үзүүлэх санал тавихаар төлөвлөж байна. Мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч салан тусгаарлалын эсрэг олон улсын эвсэлд дэмжлэг авах зорилгоор төрийн нарийн бичгийн дарга батлан хамгаалахын сайд нарыг ойрогт орондын бүслүү илгээгээд байна. Энэ хүрээнд Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри энэ сарын сүүлээр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганыг угтан олон улсын хамтын ажиллагаанд уриалсан мэдээллийг гаргалаа. Тэрээр дэлхий дээр бараг ганцхан улс Исламын улс зэвсэг төлөвлөлийн занал хийллийг зогсооход голлох үүрэгтэй оролцож байгааг цохон тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс Исламын салан тусгаарлагч бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл байгуулах зорилтоо илэрхийлж, Япон, Австрали зэрэг түнш орнууд нь Исламын салан тусгаарлалын эсрэг тэмцэлд олон сая Америк долларын тусламж үзүүлсэнийг онцолж байна. Япон улсын тухайд энэ онд Иракийн дөрвөгч иргэдэд 7.8 сая Америк долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр амлаад байна. Цагаан ордны тэргүүн Барак Обама өнгөрсөн даваа гарагт нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга болон Австралийн ерөнхий сайд нартай уулзсаар ярилцаж, Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм а. Америк нэгдсэн улсаас гадна улс орнууд Иракт дэмжлэг үзүүлэх салан тусгаарлалыг дарах үеэд хувь нэмрээ оруулах уриалга гаргаж эхлээд байна. Тухайлбал Франц улс Иракийн засгийн газрын Исламын салан тусгаарлалтай тэмцэх хүчин чармайлтанд дэлхийн улс орнуудын хувь нэмрийг оруулах үүднээс олон улсын баг хурлыг Парис хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Иракт байр суурь бэхжүүлж байгаа салан тусгаарлагчтай тэмцэхэд Францын тусламжийг санал болгохоор ирэх баасан гарагт Иракт айлчлах гэж байгааг түүний ажлын албанаас мэдэгдэжээ. Мөн Франц улс Исламын улс бүлэглэлтэй тэмцэх Иракийн хүчин чармайлтанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 15-нд олон улсын баг хурал зохион байгуулах гэж байна. НАТОгийн дээд хэмжээний уулзалтан дээр эхлэн тавигдсан эвсэл ойрын өдрүүдэд чуулах нь зүйтэй юм а. Миний бие Иракт байгаа үүсэт байгаа нөхцөл байдал, Исламын салан тусгаарлагчид тэмцэх асуудлаар баг хурал зохион байгуулах санал тавьсан юм. Энэ баг хурал бүх талын хүчин чармайлтаан нэгтгэх боломжийг бидэнд өгөх ач холбогдолтой. Одоогоор Францын санд болгосон олон улсын баг хуралд Иракийн ерөнхийлөгч Фауд Масун болон бүс нутгийн бөгөөд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эрх баригчид оролцох юм а.
Энэхүү баг хурлыг Парис хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Оросын холбооны улсын засгийн газрын төлөөлөгчид хоёр орны эдийн засгийн харилцааг тэлэх зорилгоор Иран улсад албан ёсны айлчлалыг хийж байна. Энэ хүрээнд өчигдөр Ираны газрын тосны сайд Оросын эрчим хүчний сайднаар бизнесийн хүрээнийхэнтэй уулзалт хийж худалдаагаан нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Хоёр орны эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшин маш хангалтгүй байна. 2013 оноос 2014 оны хооронд хоёр орны худалдааны эргэлт 1.5 тэрбум Америк доллар байсан. Дэд бүтцийн шинжлэх гэх мэтээр хоёр тал хүчин чармайлт гаргаж байгаа цаашид харилцааны түвшинг 10 дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна. Хоёр орны худалдааны харилцааны түвшинг 10 дахин их буюу 10 тэрбумд хүргэх шаардлагатай байна. Энэ нөхцөлийг бүрдүүлсэн нэг шалтгаан бол Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ юм. Тиймээс хоёр орны засгийн газрын харилцаанд нөлөөлөж байгаа хориг арга хэмжээнээс суралцсан бэрхшээлийг даван туулахын төлөө ажиллах шаардлагатай байна. Мөн Оросын холбооны улсын эдийн засгийн салбарт төлхөө хамтрах сонирхлоо илэрхийлж, эрчим хүч, байгалийн газрын тос болон цөмийн цахилгаан станц барих, нисэх онгоцны эд анги болон бусад хоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарт хамтын ажиллагааг тэлэх хүчин чадал хоёр талд байгааг онцолжээ. 2013 онд Орос Ираны худалдаа 1.5 тэрбум Америк долларт хүрсэн юм. Өнгөрсөн 7 хоногт Иран улс цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан нэгдсэн үндэсний байгууллагын болон барууны орнуудын хориг арга хэмжээг даван туулахын тулд Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улстай хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаагаан зарласан юм. Япон Оросын холбооны улсын засгийн газар компаниудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа сайжруулах арга замуудын талаар өчигдөр Москва хотноо уулзалт хийжээ. Хоёр улсын энэхүү хамтарсан форумд 400 гаруй төлөөлөл оролцсон байна. Оросын талаас Украиний хямралтай холбогдуулан Москвагийн эсрэг Япон улс хориг арга хэмжээ зарласан явдалд сэтгэл гонсгор байгаагаан илэрхийлжээ. Мөн хоёр орны хамтын ажиллагааг төр хугацаагаар зогсоох нь итгэл үнэмшил бий болгоход хүндрэл учруулж болзошгүйг Москвагийн төлөөлөгч мэдгдсэн байна. Харин Японы тал Москва, Токио хоёр итгэлтэй доктортой түншлэл бий болгож, бие биенээ хүлээн зөвшөөрөх арга замаар газар нутгийн маргаанаа шийдвэрлэх боломж байгааг онцолжээ. Түүнчлэн Орос Японы төлөөлөгчид худалдаа эрчим хүчний асуудлаар сан солилцож, хийн хоолоогоор Оросын байгалийн хийг нийлүүлснээр Японы эрчим хүчний нийлүүлэлтийн их усвэр олон болох хэсэгдэр нэлээд маргаантай хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Нидерландын шинжээч мэрэгжилтнүүд өнгөрсөн 7 дугаар сард Украиний зүүн бүс нутагт тосолдсон Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц гадны биетэд оногдож улмаар агаарт дэлбэрсэн гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргажээ. Нидерландын нислэгийн аюулгүй байдлын комиссо онгоцны осолд хийсэн мөрдөн шалгалтын урьдчилсан дүнг өчигдөр танилцуулсан байна. Шинжээчид онгоцны сэгзэмээс маш олон тонны нүхэд цоорхоо олж тогтоосон бөгөөд энэ нь онгоцонд гадны маш их хүчтэй биет нэвтэрч улмаар агаарт суурьсны баталгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл онгоц техникийн болон нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус гадны нөлөөгөөр осолдсон гэдэг анхны таамаг батлагдж байна. Малайзийн иргэний агаарын тээврийн онгоц өнгөрсөн 7 дугаар сард Украиний нутаг дэвсгэр тосолдож, онгоцны зорчигч нислэгийн багийнхан гээд бүгд амь үрэгдсэн юм. Ослын дараа онгоцыг газар агаар ангилын пуужингаар харавж унагсан гэх таамаглал ихээхэн байсан. Онгоц осолдсон сэгзэмэн тарж бутарсан бүсийг Оросыг дэмжигч босгочид хянаж байна. Хэдийгээр аюулгүй байдлын үүднээс онгоц осолдсон газарт олон улсын шинжээчид очих боломжгүй байгаа хэдий ч эх оны 7 дугаар сард эцсийн тайлангаанд танилцуулгаас өмнө Нидерландын дээрх шинжээчдийн баг Ослын газарт ажиллахаар төлөвлөж байна. Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын толгойлогч Александр Захарченко өөрийнх нь бүлэглэлийг онгоцны осолд буруутгасан мэдээлэлд няцаалт өгсөн байна. Тэрээр 10,000 метрийн өндөрт нислэг үлдэж явсан Малайзийн онгоцыг сөнөөх хүчин чадалтай зэвсэг эзэмшдэггүй гэдгийг Оросын Интерфакс агентлагт ярьсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цагуурин агентлаг дэлхийн агаар мандал дахь нүүрсрэгчийн төвлөрөл 2013 онд бүх цаг үеийн эхнээс хамгийн өндөр түвшинд байсныг мэдээллээ. Дэлхийн цагуурин байгууллага нүүрс хүчлийн хий болон бусад хүлэмжийн хийн төвшөнд хийсэн өнгөрсөн оны судалгааны дүнг өчигдөр танилцуулжээ. Тус байгууллагын энэхүү дүгнэлтийг олон улсын цагуурин болон судалгааны хүрээлэнгүүдийн мэдээлэл үндэслэж гаргасан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд дэлхийн агаар мандал дахь нүүрсрэгчийн хийн дундаж түвшин сая тутамд 396% буюу хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Энэ үзүүлэлтээ 2012 оноос сая тутамд 2.9% өссөн бөгөөд 1984 онд агаар мандал дахь нүүрс зөрөгчинхийг хянаж ихэснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн цагуурын байгууллага 2100 он гэхэд агаарын хэмийн өсөлтийг Цельсийн 1 хэм дотор барихын тулд хүлэмжийн хэн ялгаруулалтыг 80% бууруулах шаардлагатайг анхааруулж байна. Мөн нүүрс зөрөгчинхий далай тэнгис туусах нь далайн улсны хүчиллэг байдлыг улам нэмэгдүүлж, улмаар далайн орчинд нөлөөлөх аюултайгч анхааруулсан байна. Мөн дэлхийн дулаалтай тэмцэх шаардлагатай арга хэмжээ авах уриалгыг гаргаж, ажил хэрэг үлдэж байгаа ч нүүрс хүчлийн хийн төвшин хурдтай нэмэгдэж байгааг Японы цагуурын хүрээлэнгээс мэдэгдэж байна. Ирэх үзэгчдээ түүгээр Монголын мэдээг хамтлаг цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөрийнхөө лав гарагийн дугаарыг өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамтдаа байсан баярлалаа. Тавтай амарцгаарай.